Тэр хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг бол төдийлөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж бас тайлбарладаггүй, ярьдаггүй. Тэгэхээр шилжилт хөдөлгөөн ингээд ихссэн жилүүдийг одоо хөдөөгөөсөө хот руу шилжсэн шилжилт хөдөлгөөнүүдийн энэ жилүүдээр аваад үзэх юм бол энэ гамшигт үзэгдэл болсны дараа ялангуяа зудын дараа бол шилжилт хөдөлгөөн улам ихссэн байгаад байдаг. Тэгэхээр яаж ийм ихлээр зуданд нөгөө одоо малаа алдсан малчд, ажилгүй болсон малчд тийм ээ одоо ажил төрөл эрхлэх ийм зорилгоор хот суурин барааж чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид нар одоо тухайн орон сум болгондоо менежментийг зөв хийгээд нэгдүгürt гамшигаас хамгаалах асуудал. Зуд нэгэнд болох нь тодорхой, зудаас яаж хамгаалах вэ? Үнэхээр тэр хүн 200 малтай байх юм уу? 1000 малтай байх юм уу? За 200 малтай байлаа гэхэд таваарлаг чанараа яаж сайжруулж өөрийнхөө амжиргааг хангах юм бэ? 200 малдаа тохирсон өвс хадлан тижээл хашаа сарвчаа яаж бэлтгэх юм бэ? Тэрийг одоо адгуулж маллаж байгаа малчин та өөрийнх нь эрүүл мэндийг бас хэрхэн одоо анхаарах юм бэ гэдэг энэ тогтолцоо сайжрах тийм ээ. Нэг талдаа үүрэг хариуцлага өндөрчжээж бидний шилжилт хөдөлгөөн бол багасна. Тэгэхгүй бол одоо малаа алдлаа гэж хот руу нүүж ирээд байдаг. Үүний маш олон улбааг бид нар мэдж байгаа шүү дээ. Ажилгүйдэл нэмэгдэж чинь, төгжрөл нэмэгдэж чинь, бохирдол нэмэгдэж чинь тийм ээ. Баталгаагүй хүнс, баталгаагүй төлш хэрэглэх энэ юмнууд бүс нэмэгдээд байна гэдэг чинь нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн одоо шууд болон дам нөлөө гэж байдаг. Тэгэхээр дам нөлөөллийн одоо Монгол улсад илэрж байгаа хамгийн том нөлөөлөл бол Улаанбаатар хотын хүн ам энэ шилжилт хөдөлгөөн нөгөө талдаа харах юм бол хөдөө орон нутгийн эзэнгүй байгаа байдал. Тэгэхээр энэ гамшигт эрсдэлд өртөөд байгаа энэ нүүдлийг чинь нэг тал нь ажилгүйдэл ядуурл байгаа боловч нөгөө талдаа одоо нөгөө эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүүхдүүдээ сургууль боловсролтой болгох гэсэн энэ том шалтгаанууд явж байна. Тэгэхээр энэ нөхцөл шалтгааны фон дээр бүгдээрээ одоо төвшөндөө салбараараа өөр өөртөөсөө хамаарах энэ асуудлуудыг зөв гаргаж шийдлийг хийх юм бол бид нар энэ уур амьсгалын өөрчлөлтийг эрсдэлгүй даван туулах юм болгоныг одоо энэ зуднаас боллоо, энэ салхинаас боллоо, энэ үерээс боллоо гэхгүйгээр хамгаалах бас ийм боломж байгаа шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Дасан зохицъя, даван туулъя.